Эрхэм мөндөд үзэгчтэй, эрхэм мөндөд наадамчдаа. Ардын хувьсгалын 104 жилийн хувьсгал аймаг байгуулагдсны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдаан эхлэхэд бэлэн боллоо. Хувьсгалын сайт та бүхэндээ одоо хурдан хязгаарлан насны мордын уралдааныг шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн хурдан хязгаарлан насны мордын уралдаанд 34 хурдан шанц түлэг одоо хорд сорхоор гарааны төхөөрөмжний хараар орж байна. За сая одоо шүтлэн насны мордын уралдаан амжилттай сайхан болсон. За одоо манай морины комиссийн 50-аач нараа одоо сайхан төхөөрөмжнийхээ араас гаргаад ингээд одоо мордуудаа төхөөрөмжнийхээ араас хязгаарлангаа эргүүлнэ. За бүгд одоо сайхан хязгаарлангууд маань гарааныхаа төхөөрөмжний ард нэгэн зэрэг сайхан орлоо. За 50-аач нараа гаргаад комиссийн маань 50-аач нараа гаргаад ингээд гаргах нь байна. Эрхэм мөндөд үзэгчтэй тулгуур төрийн 2234 Их Монгол улс байгуулагдсны 819 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 ардын хувьсгалын 104 ардчсан хувьсгалын 35 жилийн Хувьсгал аймгийг байгуулсны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдааныг хувьсгалын өнгө сайт та бүхэндээ шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн боллоо. За 34 хязгаарлан гарааны төхөөрөмжний ард нэгэн зэрэг сайхан орсон байна. За одоо манлайлагчийн дохоогоор ер нь бид нар жоохон хөдөлчөөж болно шүү. Ер нь хөдөлчөөж болно. За эргэндээ. За тэр одоо нэг морины өгд буруу эргээд хараад зогсчтой тэр одоо унах эрсдэл бий дээ. За 34 хязгаарлан гарааны төхөөрөмжний ард нэгэн зэрэг сайхан игэнсэндээ нэг хүүхэд тань эргээ зогссон байсан ингээд манай хурдан морины комиссийн төхөөрөмжөө сайхан барьж байгаа нөгөө хүүхдээ эргүүлээд авлаа. За ер нь хөдөлчээ. Эрхэм мөндөд үзэгчтэй Хувьсгал аймгийг байгуулсны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдаан гарааны төхөөрөмжний ард одоо нэгэн зэрэг сайхан орсон эргэхэд бэлэн болсон доо. За сая одоо шүтлэн насны мордын уралдаан амжилттай сайхан зохион байгуулагдаж Хувьсгал аймгийн шинэ өдөр сумаас төрөө тодорсон бол одоо хязгаарлан хорж илөө. Эрхэм мөндөд үзэгчтэй, эрхэм мөндөд наадамчдаа Хувьсгал аймгийг байгуулагдсны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдаан нэгэн зэрэг сайхан эргэхэд даагуур яваад байгаа энэ Хувьсгал аймгийн мөрөн догдох сумын уяж Бориадын гал удрахын боруура гал тамхта боруура өнгө аваад байгаа бол түүний цаагуур одоо сая шүтлэн үрээ төрүүлсэн унаач хөгтөн унсан хөрөн үрээ гараад ирлээ тань Хувьсгал аймгийн төмөр улаг сумын шинэ өдөр сумын уяж Төгс баярын хөрөн үрээ гараад ирсэн бол тэр наагуур цэнхэр хувцастай цагаан гасагтай хөгтөө Хувьсгал аймгийн мөрөн сумын уяж Цэрэнхүүгийн галсангийн хайр үрээг Хувьсгал аймгийн Унган үрэг Хувьсгал аймгийн Дарайлан сумын залуу Чогдын Ятгын Эрдэнэ солихонд харуулсан хайр үрээ гараад ирсэн байна. За тэр голоор за түүний цаагуур нэг сайхан хөрөн үрээ гараад ирсэн байна. Цэнхэр зээжвчтэй хөрөн үрээ Хувьсгал аймгийн Дарайлан сумын уяж Чогдын Ятгын Эрдэнэ гоё хөрөн үрээ тэр цаагуур чихэн урагшаас оолцоо 4 үрээний цаагуур байгаа бол түүний цаагуур нь 120 за номерыг харж байгаа дэлэхгүй бол 2-3 чонгор үрээ мордсон доо тэр 133 номертой Хувьсгал аймгийн Дарайлан сумын уяж Сүхбаатарын Батбаярын хөрөн үрээ мөн шиг байгаад байна. За энэ наагур нь 133 дугаартай мордсон Хувьсгал аймгийн мөрөн сумын уяж Мөнх баярын хөрөн үрээ гараад ирсэн. За тэр 107 дугаартай бор үрээ чинь Хувьсгал аймгийн Тосон Зингэл сумын уяж Сонмын гүншрийн бор үрээ 107 дугаартай гараад ирсэн байна. За түүний заагур Хувьсгал 148 дугаартай мордсон Хувьсгал аймгийн мөрөн сумын уяж Дорж Гарамжийн Дорж хотын хүрээ алз үрээ гараад ирсэн байгаа байна. За энэ наагур нь Хувьсгал энэ 48 дугаартай мордсон Аранга аймгийн Цэцэрлэг сумын уяж Инкотын Бямташийн хөрөн үрээ мордсон урагшлаа. За тэр манай зурагч тэр нэг сүүлэн сайхан цэгэн дэлтэй шарга үрийг харуулад байгаа энэ Хувьсгал аймгийн Алаг Эрдэнэ сумын аймгийн алдарт уяж Гиндэн зүрэнгийн Мөнхбатын шарга үрээ түүний наагуурны 133 дугаартай мордсон Хувьсгал аймгийн бүрэн догдох сумын уяж Намжлын Цэрлэнбатын хайр үрээ байна. За ингээд ер нь жоохон өгнийхөө үрээр урагшлаад өгөрөө. Эрхэм мөндөд үзэгчтэй Хувьсгал аймгийг байгуулсны 194 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдаан одоо нэгэн зэрэг сайхан зул ер нь задрахгүй байгаад байна. Зул ер нь задрахгүй наагур яваад байгаа 148 дугаартай Хувьсгал аймгийн мөрөн сумын Дарамжийн Дорж хотын хүрээ алз үрээр нь өнгө ав мөнгөтэй болоо явчлаа. За 12 дугаартай мордсон энэ 12 дугаартай мордсон үрээ за энэ ариун наран алдартын тамхтай өрөө энэ Хувьсгал аймгийн Дарайлан сумын аймгийн алдарт байж ариун нарангийн унган тамхтай Батгүй эмчийн
хээр үрээ гараад байна. За тэр түүний өр тэр гал дамгта бор үрийг харуулаараа манай зурглаач. Гал дамгта бор үрээ бол Өвсгөл аймгийн бүрэн тогтсон сумын байж Буратин гал одорхын бор үрээ. За тэр түүний заагур чиг ятгаад байгаа хөрөн үрээ бол Өвсгөл аймгийн тариалан сумын залуу чогдуу отхон эрдний гой хөрөн үрээ. Өнгөрсөн жил одоо тосон зингэн сумын түүхэд 100 жилийн шүтлэн насан төрүүлсэн үрээ ингээд хөнгө аваад хошуултаад байгаа байна. За аймгийн баяр өнгөрсөн жил 6 турдлаад өнөөдөр давхар уягаар тосон зинглийн 100 жил төрүүлсэн Өвсгөл аймгийн тариалан сумын байж чогдуу отхон эрдний хөрөн үрээ. Даагур нь Өвсгөл аймгийн тариалан бүрэн тогтсон сумын байж Өрн тогтсон байж Буратин гал одорхын хөрөн үрээ. За тэгнэ нөгөө Гиндэн зүрэнгийн мөнгөтэй шарга үрээ гэдэг чирээс нэвтгэн туулаад дөрвдөр гараад ирсэн байна. За шарга үрээ одоо бол уг нь үндсэндээ нэг хүний аймгийн алдарт цолыг одоо аваад өгчихсэн адуу бол энэ одоо аврагад дуу. За дааган загаас л одоо хурдалж байгаа үрээ. За цаагур нь 139 номертой мордсон энэ хул үрээ 139 номертой хул үрээ гараад ирсэн байна. За чогдуу отхон эрдний гой үрээ бол одоо уг нь чиг атгаал өнгө аваад байгаа байна. За энэ наагур нь Буратин гал одорхын Уурал үрээ яваад байна. За ингээд Өвсгөл аймаг байгуулсны 96 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдааныг Өвсгөл аймгийн тариалан сумын чогдуу отхон эрдний гой хөрөн үрээ өнгө аваад байгаа бол түүний цаагур нь Өвсгөл аймгийн тариалан сумын аймгийн алдарт байж Наран гэрлийн ганц үхээ уяа сайлганд харуулсан Өвсгөл аймгийн тариалан сумын Сүхбаатарын бат хоёрын хонгор үрээ одоо энэ сая Дэлхтэй цэнхрийн жоохон ойрхон дагараа манай машин Дэлхтэй цэнхэр морин спорт уястай холбооноос зохион байгуулдаг тосон зингэл суманд болсон аймгийн бүсийн уралдаан төрүүлсэн хонгор үрээ гараад ирсэн байна 139 номертой. За энэ 39 номертой хээр үрээ чинь Өвсгөл аймгийн тариалан сум байж Эрдэнэбаярын мөнх насны халтар үрээ мөн байна. Энэ Өвсгөл аймгийн тариалан сум байж Эрдэнэбаярын мөнх насны халтар үрээ аймгийн алдарт байж Цэрэн очрын отхон тодорхой соёлгонд харуулсан халтар үрээ. За бас л одоо Дамдан зүрэнгийн ариун наран алдартын унгаа адуудаа. За 128 дугаартай болсон Өвсгөл аймгийн тариалан сумын уяаж Болгон сүнхийн хээр үрээ мөн гараад ирсэн байна. За Болгон сүнхийн хээр үрээ бол Өвсгөл аймгийн Сэлэн аймгийн Маянгол сумын уяаж Хүрлбаатарын ган үлгийн унган дамгта. За тэр араас 92 дугаартай отхон эрдний халтар үрээ нь ороод ирсэн байгаа байна. 148 дугаартай мордсон нөгөө Дорж хотын үрээ явна. За энэ нөгөө Намжлын Зэрмбатын хээр үрээ гэдэг үрээ энд урагшлаад байна. За энэ наагуурын сайхан 74 дугаартай мордсон халтар үрээ урагшлаа. За ер нь жоохон үйл ялэг хоошлоод үрээнүүдэд харуулах байгаа. Газар бас болоогүй шүү дээ тийм ээ. Дааган толгой шил орох арай болоогүй байна. За жоохон газрууд арийнхаа үрийг харуулаад тэгээд урагшлаа. За өнгөн дээрээ Өвсгөл аймгийн мөрөнд тариалан сумын чогдуу отхон эрдний гой үрээс тэр лөө задарч байгаа үрээс өнгө аваад урагшлаад яваад өглөө. За энэ бас чогдуу отхон эрдний хөрөн үрээ явсан байна. Энэ гүншрүүган буур үрээ бор үрээ ороод ирлээ. За урагшлаа. За ингээд өнөөдөр Өвсгөл аймаг байгуулагдсан Өвсгөл аймгийн тариалан сумын байж чогдуу отхон эрдний хөрөн үрээ энд бас яваад байгаа юм байна. За чогдуу отхон эрдний 3 үрээ мордуулсан, 2 үрээ нэг алт хээр үрээ мордуулсан ингээд 2 үрээ нь бол өнгөний эддээ урагшлаад ингээд яваад өглөө. За ингээд Өвсгөл аймаг байгуулсны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдаан дааган толгойд өкслөөд. За ер нь манай жолооч одоо ер нь тулгуу дуухан сайхан гიშгээл өнгөнийхөө өрөөнд дээр яваад очие. За тань хитэн хэрчим зам байгаад байдаг. Морь одоо замаараа уралдаад байдаг. Бид нэр хэрчим замаа гарах гэж бас ингээд хон үнэрлэлтэй байгаад байна. За энэ 97 дугаартай мордсон Өвсгөл аймгийн төмөр улаг сумын байж Логдоржийн хээр үрээ урагшлаа. 68 дугаартай сайхан бор үрээ байна. За Соломын гүншрийн хээр 47 дугаартай мордсон Өвсгөл аймгийн бүрэн тогтсон сумын тогтсон зүрэнгийн алтар үрээ урагшлаа. За чогдуу отхон эрдний хөрөн үрээ нэнд явна. За энэ 84 дугаартай нэг сайхан хөрөн үрээ чинь 82 дугаартай сайхан хөрөөрөнд урагшлаа шүү. Энэ хөрөн үрээ уртлахын эд дээр. За ер нь одоо сайхан зугуу дуухан гიშгээл өнгөнийхөө эд өрөөнд дээр очиод өнгөнийхөө өрөөнүүдийг харуулъя. Эрхэм мөнөд үзэгчтэй Өвсгөл аймаг байгуулсны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдаан дааган толгойн шилээд өгслөө. Энэчлийн хязгаарланчтай бас замгүй хурдан байгаа юм байна. Зул ер нь задрах бивэнийг ер нь тавьж өгөхгүй байгаа тань. Зул ер нь задрахгүй өнгө авна гэдэг бол ер нь тон хүндрэлтэй ер нь байна да. За энэ Цэрэнбатын хээр үрээ урагшлаад байна да. За ингээд урагшлаад араас нь сайхан зугуухан гэлээд явъя. За 68 дугаартай мордсон энэ нөгөө мөрөнгийн Мөнхбатын хээр үрээ 68 дугаартай мордсон энэ хээр үрээ чиний юусэн бэлээ. За ингээд өнөөдөр өнгөнийхөө өрөөнүүд дээр ирлээ. Дааган толгойн шил дээр гараад ирлээ. За өнөөдрийн Өвсгөл аймгийг байгуулагдсны 94 жилийн за өнгөнийхөө эдэн мордыг сайхан татаад харуулаарай манай зурд 94 жилийн за отхон эрдний гоё хөрөн үрээ болов хараатай байгаа өрөө шуургашаа чих хатга дааган толгойн шил дээр өнгө аваад даглаа. Давлаа цүүний цаагуур нь Өвсгөл аймгийн тариалан сумын юу яаж Өвсгөл аймгийн тариалан сумын юу яаж Наран гэрлийн ганц үхээ соёлгонд харуулсан Сүхбаатарын бат хоёрын
хонгор үрээ за авраг шаргачтай бас аралцдаг явна шүү дээ. Энэ шарга үрээ бол ер нь аралцдаг явдаг үрээ. За түүний ардталтын 135 дугаартай мордсон Өвсгөл аймгийн мөрөн сумын Мөнхбатын яар үрээ энэ одоо бас аймагт айргажсэн үрээтэй баг насанда аймагжсэн үрээ шүү энэ Өвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт байж Дамдын сүрэнгийн ариун наран за Баасан дорж алдарт энэ жил одоо шинэхэн алдарт байж болсон Баасан дорж алдарт Ояа соёлгын тааруулсан за Ояа соёлгын тааруулсан хээр үрээ гараад ирсэн 5 дээр 48 дугаартай мордсон Аранга аймгийн Цэцэрлэг сумын Мөнхбатын Бямташи хээр үрээ яваад байна. За манай зурглаач жоох урагшаад Өвсгөл аймгийн Цагаан улс байж Буян цогтын Сумьягийн хонгор үрээ 6 дээр ороод ирсэн байж үзэгчтэй Эрдэнэбаярын мөнх насны халтар үрээний урд Эрдэнэбаярын мөнх насны халтар үрээний урд Өвсгөл аймгийн Цагаан улс сумын Буян цогтын Сумьягийн хонгор үрээ түүний ар дээр 92 дугаартай мордсон Өвсгөл аймгийн Мөрөн сумын байж Мөрөн сумын сумын алдарт бай Цэрэнхүүгийн галсангийн хээр үрээ Өвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн залуу яаж Чогдуй отхон эрдэнэ Ояа соёлгын дараалсан хээр үрээ одоо өнгөрсөн жил аймгийн баярт ам үзүүлсэн үрээдээ за ингээд тархины 5 үрээ ер нь жоохон хөнгө авам нэртэй болоод эхэллээ. За ингээд өнөөдрийн хурдан хязгаарлан насны мордын уралдааныг Өвсгөл аймгийн Тариалан сумын уяаж Наран гэрлийн ганц үеийн соёлгын тааруулсан Батбаярын хонгор үрээ өнгөлөөд за түүний ар дээр нь Баттарж уяач уяа соёлгын тааруулсан Бэндэн зүрэнгийн Мөнхбатын шарга явлаа. За түүний ар дээр Мөнхбатын хээр үрээ явлаа. За тэгээд нөгөө Арангаан Цэцэрлэгийн үрээ. За Чогдуй отхон эрдний үрээ бас нэг өнгө авч байгаа өнгө үлдэн болоод явчлаа. За тэр Өвсгөл аймгийн Бүрэн Дотгох сумын уяач Цэрэнбатын хээр үрээчээр өнөөдөр араас ирэн 100 шиг төөлсөөрөд уртлын идүүрэн дээр очиж мэдгээр байна шүү. За энэ ар дээр бас Цэрэнбатын нөгөө ягаа өрөөнд ороод ирсэн байна. Өвсгөл аймгийн Бүрэн Дотгох сумын Цэрэнбатын ягаа өрөө ороод ирсэн явсан байна. За Цэрэнбатын ягаа өрөө хээр өрөө хоёр чтой ер нь өнөөдөр тун яваач хүн байгаа өрөөнүүд байна шүү. За одоо нөгөө нэг айхтар хэрчим замнууд руу ороод ирсэн онгоцны удлын ард одоо бас сүлжээ жоох унаад байгаа. За өнгөн дээр аврах шарга одоо урагшлаад явцсан ар дээр нь Наран гэрлийн ганц үхийн хонгор үрээ тэгээд Мөнхбатын халтар үрээ гэсэн 3 үрээ урагшлаа гараа явчлаа. Тэр ар дээр нь мөнх настын халтар үрээ. За тэгээд Сумьягийн хонгор үрээ тэгээд нөгөө Арангаан Цэцэрлэгийн Мөнхбатын Бямташи хээр үрээ Чогдуй отхон эрдний хөрөн үрээ халтар үрээ гэсэн 10 өрөөнөд урагшлаа шүү. За тэр араас энэ сэмжтийн ангуудагийн хөрөн үрээ урагшлаад яваад байна. За ингээд ер нь жоохон зугуу дуухан урагшлаад байгаараа. За энэ малын эмч Батхуугийн хээр үрээ урагшлаад байгаа байна. За ер нь зугуу дуухан ингээд урагшлаад явъя. За 12 дугаартай мордсон Өвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт байж Дамдын сүрэнгийн ариун нарангийн онгон дамгтай малын эмч Батхуугийн хээр үрээнд урагшлаа. За Бүрэн Дотгохын аймгийн алдарт байж Бородын гал удахын бор үрээнд урагшилж байна. За 68 дугаартай мордсон хээр үрээ бас урагшлаад байгаа юм байна. 68 дугаарчтай хинт дээр байсан мөртөлтэй байсан мөлий. За энэ хөрөн үрээ тэр уртлын хөрөн үрээ за харж байгаад хэлбэл энэ за энэ нөгөө сэмжтийн ангуудагийн хөрөн үрээ мөн байна. Энэ одоо бас энэ жил тун хурдан байгаа үрээ гэсэн шүү. За ингээд Өвсгөл аймаг байгуулагчны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдаан онгоцны удлын арлуу тонгоолоо. Онгоцны удлын арлуу тонгооход байна. За энэ одоо Намжлын Цэрэнбатын 2 үрээ явна, Чогдуй отхон эрдний хөрөн үрээ явна. За энэ нөгөө Арангаан хээр үрээ, за Чогдуй отхон эрдний хээр үрээ урагшаа 6 руу гараад ирсэн байна. Өвсгөл аймгийн Тариалан сумын явж Болгон зүхийн энэ Адягийн Сумьягийн хонгор үрээ яваа, Цэрэн отхон эрдний хээр үрээ яваа. За ингээд авраг шарга гэдэг адууч дээр нь аман ангаатал татаатай өнгө аваад байгаа шүү. 146 дугаартай мордсон Өвсгөл аймгийн Алаг эрдэнэ сумын байж Гэндэн зүрэнгийн Мөнхбатын шарга үрэг Өвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт байж Баттарж уяа соёлгын тааруулсан өнгөн дээр бол Өвсгөл аймгийн Тариалан сумын байж Сүхбаатарын Батбаярын хонгор үрэг Өвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт байж Наран гэрлийн ганц уяа соёлгын тааруулсан ам үзүүн дээр за энэ гуравтайгаа жоохон аажуураад за Өвсгөл аймгийн Мөрөн сумын байж Мөнхбатын алтар үрэг Өвсгөл аймгийн Тариалан сумын Шинэхэн аймгийн алдарт байж Баасан дорж уяа соёлгын тааруулсан за Тариалангийн Шинэхэн алдартууд ч юм бас ямархуу хүмүүс аймгийн алдарттаа гэдэг цол хүртсэн бэ гэдгээ ч юм Өвсгөл аймгийн Баяр наадам эхлэнгүүт мэдэгдэл хийж байна да. За сая одоо ганц үг алдарт төрөө авсан дахиад одоо хонгор үрээ ам үзүүн дээр гаргаад ирсэн байна. Баасан дорж алдарт хээр үрээг одоо бас айргийн 3 дээр гаргаад ирлээ. За хонгор шарга үрээнийг
манай зураглаа сайхан харуулад орохороо Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын аймгийн алдарт байж Гэнэн зүрэнгийн мөнх хатын шарга хүрээг Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяаж Батторч уяа сайлганд харуулсан. За энэ Хөвсгөл аймгийн болгоны утга өндрийн төр болтол нөгөө пассенжер алдартын хээр үрээч харин замаас гараа цаашаа далиад яваад өглөө шүү дээ. За энэ нөгөө болгоны утга өндрийн төр бол тэгээд залуу байдаг санаад байна. За төр болтын унгаа адуудаа шарга хүрээ бол дааган цагаасаа урдсан. За Хөвсгөл аймгийн Алаг Тариалан сумын аймгийн алдарт байж пассенжерийн хээр үрээ онгоцны худлын арлуу далиад яваад өглөө. За өнгөний хоёроо төр үлдээч арийнхаа өрөөнүүдийг харуулъя тийм ээ. За ингээд Хөвсгөл аймаг байгуулагчны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдаан онгоцны худлын арлуу ер нь хөнтөргөн луга явхад Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын байж Гэнэн зүрэнгийн мөнх хатын шарга хүрээ ороод ирсэн. За араас Хөвсгөл аймгийн Тариалан сумын байж аймгийн алдарт байж Бадрахын Амбаяр уяа сойлгонд харуулсан. Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын байж Боён цогтын ядягийн хонгор үрээч ер нь нөрөөгөн шиг дөөн сөргөд гараад ирлээ. Нөрөөгөн шиг дөөн сөргөд 3 дээр гараад ирсэн. За дөрөвдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын байж залуу чогдын отхон эрдний хайр өрөө 4 дээр гараад ирсэн бол түүний цаагуур нь Хөвсгөл аймгийн Бүрэн Догтох сумын байж Намжлын Зэрэнбатын хайр өрөө Хөвсгөл аймгийн Тариалан сумын байж Эрдэнэ баярын мөнх настын хайр өрөө за Намжлын Зэрэнбатын хоёр үрээчтэй ерөөсө холбоотойгоо орж ирээд айргийн тавруу дайрлаа шүү. За энэ Арангаа аймгийн Цэцэрлэг сумын уяаж Инхбатын Бямдашин хайр өрөө гэж аймгийн бүсдод хоёр хайрагдсан. За энэ Хөвсгөл аймгийн Тариалан сумын залуу яаж Эрдэнэ баярын мөнх настын халтар өрөө Хөвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт уяаж Ариун нарангийн унгаа адуудаа Эрдэнэ баярын мөнх настын халтар өрөө бол үзүүртэй өрөө шүү. Эрдэнэ баярын мөнх настын халтар өрөө бол үзүүртэй өрөө энэ эдэн өрөөтэйгээ явж явах тэр нь үзүүртээр явж мэтлэн. За отхон Эрдэнэ хайр өрөөч харин цаан нилэн гялгар юм да. Цаан нилэн гялгар хөлс жоохон барьж мэдтэн үхээс ч айргийн 6 дээр гараад ирсэн байна. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяаж отхон Эрдэнэ хонгор өрөө Мөрөн сумын Цэрэн хүүгийн галсангийн за ер нь энэ 6-таага урагшлаа. Энэ 6-таага сайхан зугуух ингээд урагшлаад явъя. Цэрэн хүүгийн галсангийн унгаа адуу Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяаж чогтын отхон Эрдэнэ хайр өрөө 6 дээр за ингээд 8 өрөө урагшлаа. Арын өрөөнүүдээ нэг харах уу? Пүү араас нэг 4 өрөө чарын 3 өрөө хөнтөргөн газар ер нь хөндөд үхэн салж байгаа 3 өрөө ороод ирлээ шүү үзэг штэ. За энэ ангуудагийн хөрөн өрөө яваад байна. За энэ нөгөө энэ тамга нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Элбэг Итүү компани захирал Элбэг сайхны жаргалын Элбэг сайхны хөрөн өрөөг Сэддийн Дамдан бүр алдарт уяа сойлгонд харуулсан хөрөн өрөөнд урагшлаад ороод ирлээ байна. Энэ тамгад мөн байна. За Дамдан бүр алдарт уяа сойлгонд харуулсан жаргалын Элбэг сайхны хөрөн өрөө. За ер нь Тариалангийнхны үрээч ер нь тун хурдан байгаа юм байна да. Тариалангийнхны үрээ бол тун хурдан байгаа юм байна. Урагшлаад ингээд яваад өглөө. За энэ эхний 10 үрээн дотор ч одоо ер нь данал Тариалан шахуу үрээнүүд байна шүү. 11 үрээ явахад Хөвсгөл аймгийн Тариалан сумын байж чогдын отхон Эрдэнэ өрөөрөө нөгөө хоёр өрөөрөөтэй чинь нэлээд өнгөтэй явж байгаад хальт үлдээд авлаа энэ. За урагшаа нөгөө нэг Сэддийн Дамдан бүрийн сойлгонд харуулсан жаргалын Элбэг сайхны хөрөн үрээ одоо энэ гүншрийн мөнгөн уяг банд хамгатай цавдар үрээ явна. За энэ чогдын отхон Эрдэнэ өрөө. За номер нь арахгүй болохоор би одоо бас сайн болохгүй. За чогдын отхон Эрдэнэ өрөө үлдээд авлаа. За эрхэм мөндөд үзэгчтэй Хөвсгөл аймаг байгуулагчны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдаан засмал зав. За эндээс одоо 4 км үлдсэн. За нөгөө ахтар орж ирсэн цавдар үрээч одоо ер нь цаашаа дайлаад энэ үрээнүүд яагаад цаашаа дайлаад байна? Үрээнүүд ер нь нийтээрээ бас нэг жоошоод дайлах маягт 10 хэдэн үрээ үлдээд байна. Тийм ээ энэ Бүрэн Догтох сумын байж Ванчин базрын ганц зөргийн цавдар үрээ байсан байх шүү энэ. Цаашаа дайлаад байгаа үрээ. Хөвсгөл аймгийн Бүрэн Догтох сумын байж Ванчин базрын ганц зөргийн үрээ. За 5 үрээ тасраад 6 дээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын залуу чогдын отхон Эрдэнэ үрээ 6 дээр хийн дээр үлдчихлээ. За ингээд 5 их тархиныхаа 5 үрээтэй явъя. Эрхэм мөндөд үзэгчтэй Хөвсгөл ардын өвцглийн 104 жил аймаг байгуулагчны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдааныг Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын аймгийн алдарт байж Гэнэн зүрэнгийн мөнх хатын шарга хүрээ хөнгө аваад байгаа бол Хөвсгөл аймгийн Бүрэн Догтох сумын байж Намжлын Зэрэнбат Саарл үрээ хайр үрээ хоёроо. За одоо Намжлын Зэрэнбат алдар залуу яаж бол одоо үнэхээр л өмтэй байгаа юм байна да. Хоёр хязгаарлан үрээ одоо аман үзүү айргийн 3 дээр гаргаж ирээ залгуучлаа. За түүний цаагаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт байж Донны Бадрахын Амбаяр уяа сойлгонд харуулсан Цагаан уул сумын байж Боён цогтын сумьягийн хонгор үрээ. За түүний цаагаар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт байж Наран гэрлийн ганц үгийн уяа сойлгонд харуулсан Хөвсгөл аймгийн
тариалан сум байж Сүхбаатарын Батбаярын хонгор үрээ аймгийн бүсийн уралдаанд түрүү авч үзсэн үрээ шүү дээ. За ингээд тархины 5 үрээ Намжлын Зэрэнбатын 2 үрээ ч одоо нөгөө Гиндэн зүрэнгийн мөнх батын шарга үрээ гэж хоёр талаас нь харчиж аваад урагшлаа да. За энэ 5 үрээн дээр ч одоо ер нь юм ирнэ гэхэд тун дээртэйхэн болж мэдхээр боллоо. За 6 дээр Цогдын хотын эрдний үрээ байгаа юм байна. За Өвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын аймгийн алдарт байж Гиндэн зүрэнгийн мөнх батын шарга үрээ гэдэг чинь цэгэн дэлтэй бас сайхан хурдан үрээ. Энэ үрээ бол одоо даахан цагаас хуралдсан. За одоо Намжлын Зэрэнбатын 2 үрээчтэй ер нь хоёр талаас нь авчиж байгаа цаагуур нь Эрдэнэ мэр үрээ нөнгө аваад эхэллээ. Өвсгөл аймгийн бүрэн тогтсон сум байж Намжлын Зэрэнбатын Эрдэнэ мэр үрээ нөнгө аваад байгаа бол аман үзүүн дээр Өвсгөл аймгийн за Гиндэн зүрэнгийн мөнх батын шарга үрээ бол дов үдсэн үрээ шүү дээ. Өнгөрсөн жил улсын наадамд очоод тоосоо өргөцсөн. Энд одоо ер нь Гиндэн зүрэнгийн мөнх батын шарга үрээ улсын баяр улсын бүсийн наадамд ороогүй хойш аймгийн бүсийн уралдаанд бол ер нь айрагдаагүй ер нь наадам бол тун ховор. За ингээд өнөөдөр Өвсгөл аймгийн бүрэн тогтсон сумаас түрүү үрээ тодорч тун мэдгээр юм да. Өвсгөл аймгийн бүрэн тогтсон сум байж Намжлын Зэрэнбатын хэр үрээ цаагуур нь чиг атгаад байсан бол наагуур нь Гиндэн зүрэнгийн мөнх батын шарга үрээг аман ангатал тараатаа хүүхдийн одоо бол ер нь унаачийн дуурайхан шаардна. За ингээд Гиндэн зүрэнгийн мөнх батын шарга үрээ аман татаатгаа хөнгө аваад байдаг. Ер нь нэг хоошоо суул яхаар бол нэг хоошоо суугаад харуулъя тийм ээ. Амчхул уу. За ингээд өнгөн дээр Гиндэн зүрэнгийн мөнх батын шарга үрээ Намжлын Зэрэнбатын Эрдэнэ мэр үрээ айргийн 3 дээр Гоён зогтын Сумьягийн хонгор үрээ 4 дээр дахиад Цэрэнбатын 50 саарл үрээ нөрөөд ирсэн 5 дээр Наран гэрлийн Сүхбаатарын Батбаярын хонгор үрээ. За энэ 5 үрээ бол орох юм байна. Арийнхаа үрээнүүдээс ер нь завтаа 500 м-тэй салцсан юм байна. За ер нь хоошоо сууж болохыг бол өнгөнийхөө 2 дээр очив. Арын үрээнүүд бол нэлээд хол үлдчихлээ. Эрхэм мөндөд үзэгчтэй Ардын өвсгөлийн 104 жил аймаг байгуулагчны 94 жилийн ан хурдан хязгаарлан насны мордын уралдаанд Өвсгөл аймгийн зүүн язгаар тариалан сумаас түрүү тодорхой Өвсгөл аймгийн бүрэн тогтсон сумаас түрүү тодорхой гэдгийг одоо ер нь хэдхэн мөчийн дараа үзэхэндээ за одоо бол унаач хүүхдүүдийн дуруухан шаардсан шүү дээ. Одоо уяачд бол мөнх бат алдарт Цэрэнбат 2 бол одоо ер нь морьтой бол одоо яг янзын сайхан ирэн дээр нь тааруулаад тавьчихсан. За тэгнэ Эрдэнэ мэр үрээ одоо ер нь энэ жил тун урдан байгаад уулдаад байсан. За хавар бас одоо Дэлтэй зэнхрийн уралдаанд айрагдсан үрээ ингээд өнөөдөр өнгө аваад сая Булган аймагт очиж одоо Булганы бас бүсийн уралдаанд уралцаад ирсэн шарга үрээч харин жоохон цаашаа дайруулаад өргсөн чинь цуг явж байгаад цаашаа ханарч байх юм да. За Гиндэн зүрэнгийн мөнх батын шарга үрээ цаашаа ханараад явчлаа. За ингээд Өвсгөл аймгийн бүрэн тогтсон сумын Намжлын Зэрэнбатын хэр үрээ өнгөн дээр за арын үрээгээ харуулаараа арын хонгор үрээ хол үрээ хоёрчтой ер нь бас өнгөн дээр байгаа шүү. За ер нь ингээд урагшлаад энэ өнгөнийхөө өрөөтэй орё. За мөнх батын шарга үрээ дээр цаашаа 70 луу яваад өглөө. Эрхэм мөндөд үзэгчтэй аймаг байгуулагчны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдааныг Өвсгөл аймгийн бүрэн тогтсон сумын уяаж Намжлын Зэрэнбатын хэр үрээ бас цаашаа далдэж чинь юу вэ? Намжлын Зэрэнбатын хэр үрээ онглоод гараад ирлээ. Өвсгөл аймгийн Намжлын Зэрэнбатын хэр үрээг Чимэд дэрэгзэнгийн мягмар гэж уяач Чимэд дэрэгзэнгийн мягмар уяачийн уяа солонгонд харуулсан Өвсгөл аймгийн бүрэн тогтсон сумын уяач Намжлын Зэрэнбатын Эрдэнэ мэр үрээ төрүүлэн орж ирж төмөн олноо баясгаж байгаа бол аман үзүүгээр дайрхандаа аман үзүү юу хонгор үрээ дайрж мэдхээр байна. За бариан дээр за Өвсгөл аймгийн тариалан сумын уяач Сүхбаатарын Батбаярын хэр хонгор үрээ төрүүлсэн бол Цэрэнбатын хонгор үрээ хэр үрээ аман үзүү Гоён цогтын Сумьягийн хонгор үрээ айргийн 3 4-өөр бас Цэрэнбат алдартын саарл үрээ 4. За ингээд Цэрэнбат алдарт өнөөдөр хязгаарланд 2 үрээ оруулаа. Чимэд дэрэгзэнгийн мягмар гэж залуу уяа солонгонд харуулсан одоо Чимэд дэрэгзэнгийн мягмар уяач бол уяа солонгонд одоо тун цаанд харуулжтэй. За 5 үрээ хин бэ? 5 үрээ Гиндэн зүрэнгийн мөнх батын шарга үрээ далиад байдаг. Энэ одоо болохгүй байгаа юм да. Энийг одоо ер нь бол ингэж одоо болох юм болоо да. За Гиндэн зүрэнгийн мөнх батын шарга үрээ 5 6-гаар Ангуудагийн хүрэн үрээ 6 Илбэг сайхны хүрэн үрээ 7 Эрдэнэ баярын мөнх насны халтар үрээ 8 Арав дээр
За 68 дугаартай бороо 10 дээр орчлоо. 68 дугаартай хэрүүрээ 10 дээр орлоо шүү үзэгчтэй. 11 12-оор харуулах уу. За тэндээс нэг бөөр үү гэж тэрийг харуулаа. Тэгээд хүмүүс найргийн хаашаа руу явж. За ингээд Хөвсгөл аймгийн бүрэн тогтсомоос Намжлын Зэрэнбат гэж хүн ерөн сүүлийн жилүүдэд хурдан морины салбар руу хүчтэрэн орж ирж байгаа гэдгээ аймгийн баярт 2 хязгаарлан угсраагаар нь хийж байна да. За энэ нөгөө шинэ өдрийн хөрөн үрээ орж ирж байна. Шинэ өдрийн хөрөн үрээ. За энэ нөгөө Мустангийн Лавгдоржийн алтар үрээ орлоо. Атгын эрдний хөрөн үрээ орлоо. За тэгээд ямар үрээ орчууд нөгөө 47-тоо үрээ орлоо. За урагшлах уу. За ингээд Хөвсгөл аймаг байгуулагдсны 94 жилийн хурдан хязгаарлан насны мордын уралдаан. За энэ дэлхийн аварга Отгон далайгийн хөрөн үрээ орж байна энд. За айргийнхаа морины ашаар явж сэтгэлийн сонсё тийм ээ. За түрүү үрээ Хөвсгөл аймгийн түрүү үрээ бүрэн тогтсомоос тодорж байна. Бүрэн тогтхоос Намжлын Зэрэнбат гэж залуу 2 үрээ нэг нь 4-өөр орчуулаа. Хязгаарлан үрээ төрүүлгээд бас 4-өөр орууллаа. За түрүү нөгөө Сүхбаатарын хонгор Сүхбаатарын Батбаярын хонгор үрээ сая дайраа төрүүлчихлээ шүү дээ. Зэрэнбатын хэр үрээ 2-оор орсон баха. За хайзаа яаж өгсөн юм бэлээ. За Зэрэнбат гэж залуу сая шүдлээ харагдуулсан. 2 хязгаарлан бас харагдуулж байна. Хөвсгөл аймгийн бүрэн тогтсон Намжлын Зэрэнбат, Намжлын Зэрэнжимд гэж 2 ах トゥ 2 залуу байдаг. Одоо бас сүүлийн жилүүдэд хурдан урцлог морьдог тун сайн байж байгааг нь харагдаж байна да. За нэг яа. За Хөвсгөл аймгийн Тариалан сумаас хайз нэг үү? Тий. За нааш явж. Ярэ. За баяр үргээ авчих нааш. Үрээ авдрах дөө. За баярлалаа. Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын залуу яч сэмжтэй ангуудаг шүү байна. За энэ хөрөө хонгор үрээ Сүхбаатарын Батбаяр гээд манай бугуун үр галын уяач ах маань одоо тэр нөгөө мортон үржүүлгийн гаралтай тийм үрээ байгаа. Тэгээд 9 цагаас хойш бас сайхан хурдалж байна. Тэгээд одоо манай бугуун хүрэн гал уяач яг одоо өдөрдөн зохион байгуулж байгаа одоо тий ганц үх найзтай болно. Баска туслах энэ ганц үх гээд энэ дүүнэрт одоо бүгдэнд нь бас баярлсан таларснаа. Энэ завшааныг ашиглаад одоо хэлээ. Сайхан дөрвөллээ гэж бодож байна. За дараагийн уралдаанд намжуулт. За баярлалаа. За Хөвсгөл аймгийн Цагаан уул сумаас Буян цогтын сумья үрээ харагдууллаа. За наашаа яваад яриагаа өгч. За Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын биш Буян цогтын сумья үрээ харагдууллаа. За наадмын сэтгэлийн үзэгчтэй байна. Наадмын сэтгэл сайхан байна. Тэр Хөвсгөл аймгийнхаа наадмын үрээ харагдууллаа. Өрөөнийхөө улам мөчлөг танилцуулаа. Өрөө Хөвсгөл аймгийн бүрэн тогтох сумын Тоёогийн угуул Дэндэн сүхэ гэж аймгийн алдарт байгаа чих маань унгаад байгаа. Уяа соолгын Монголын айлдаж байгаа Донны мадрах болон Бадрах аймгийн алдарт байгаа гам баярах маань уяа соолгын тойролдог. Сайхан нартай бүгдэнд нь баярлалаа гэж. За дараагийн уралдаанд намжуулт. За баярлалаа. За Хөвсгөл аймгийн Алан эрдэнэ сум байж Гэнзэн зүргийн мөхөт. За нааш үрийг авч яриагаа өгч. Одоо хүлэн тавьж. За үрээ сайхан харагдлаа тийм ээ. Наадмынхаа сэтгэлийг ба. Сайхан байна уу. Сүлэн хавар наадамд залуу өрөө маань гэдэг. Харагдлаа харгийн таваар өглөө. Маш их баяртай байна. Үрээнийхээ одон мөчлөг танилцуулъя. За Булган аймгийн Хотгон дурсам аймгийн алдарт бай Цогтбаатарын мөнхтөр гэж дүүгээс авсан юм аа. За дараагийн уралдаанд намжуулт.
За баярлалаа. За энэ ука нааш яриа. Тэгээ хаана? За нааша яриага өгч байгаа юм. Яриаг үрийг авч. За Хөвсгөл аймгийн баяр наадамд 2 өрөө сайхан дараагаар нь харагдууллаа шүү дээ. Тийм. За өөрийгөө сайхан танилцуулбал тийшээ. За би Хөвсгөл аймгийн бүрэн дахь тусмын яриад Шимэдэр эзгийн яг өргөж юм байна. За өрөөнийхөө удам өгчлөг танилцуулбал юм. За саарл өрөө болохоор энэ Эрдэнэ гэдэг мөнхөөлөг галын унгаа доо. А хээрэр юм нь болохоор Банчмазрын ганц зэрэг гэдэг хэн хээр алгаа нэтлээ. За дараа дараагийн уралдаанд наалдаг. За баярлалаа. За энэхүү Хөвсгөл аймаг байгуулагдсны 94 жилийн хурдан хязгаарлалт насны мордын уралдаан амжилтаа сайхан болж өндөрлөө. За тун удахгүй сонгомлын дунд насны урдан мордын уралдаанаар уулзъя.